Цахимаар шилжүүлж авч буй тээврийн хэрэгслийг хэрхэн хүлээн авах вэ? Иргэн та Mongolia систем рүү нэвтрэн хайлтын хэсэг дээр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх гэж хайн үйлчилгээ авах товч дээр дарна. Үйлчилгээ авах товчийг дарсны дараа тээврийн хэрэгсэл шилжүүлэн авах талыг сонгоно. Үүний дараа танд хүлээн авах хүсэл дээр ирсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл гарч ирэх бөгөөд тухайн мэдээллийг шалгаж үргэлжлүүлэх товчийг дарна. Иргэний мэдээлэл хэсэг дээр өөрийн нэр дээрх бүртгэлтэй утасны дугаарыг оруулна. Дэлгэцэн дээр гарч ирэх санамж бичгтээ сайдар танилцаж, иргэний G-sign тоон гарын үсгээр хүлээн авах үйлдэлийг баталгаажуулснаар тээврийн хэрэгслийг амжилттай хүлээн авна. Тээврийн хэрэгсэл хүлээн авахдаа заавал улсын дугаар захиалсан юм уу, хадгалсан байх ёстой. Хэрэв та улсын дугаар захиалж амжаагүй орон нутгийн харьяалалтай бол Mongolia-гаас нийслэлийн харьяалалтай бол CarPlay цэг Улаанбаатар цэгийн системээс улсын дугаар захиалах боломжтой ба 24 цагт нэг удаа дугаар захиалах боломжтойг анхаарна. Хэрэв тээврийн хэрэгслийн дугаар хадгалсан болон захиалжсан байгаа тохиолдолд үргэлжлүүлэх товчийг дарж үйлчилгээний төлбөрийг төлөн үйлчилгээ амжилттай дуусгах юм а. Цахимаар нэн тэргуунд Mongolia